Би өнөөдөр нэг газартай энэ жоб хийх гээ. Тэгээд очсон чинь аваад тийм зүгээр 3 цаг баг 2 цаг хагасцаа юу ингээд ажилласны төлөө өөддөө өгсөн яалтаа өнгөгээ тэгээд юу агаар харахгүй. People complain. Okay. Нэг үнэтэй суулж байгаа. Хайдаг. Самастай өндөгтэй айдаа нуу. Би намайг ямтай. Баярлалаа. Германы Брезилний би бүр өөрөө 100 хоног хийгээд өөрөө зүсээд өөрөө давсан дээрс нь цаад хийсэн заяа. Энийг бас лагун бод. Бидний өөрөө хийсэн юм болоо. Энэ шат кино. Би улаан нүний баярлахгүй. Тэгээд лаванта маффин. Тэгээд бүр тачсан юу вэ? Туулааны юм байхгүй юу? Тэгээд хамгийн ихэн байгаа Сада үтсэний тоо. Энэ хаяутай тоосны тухайн юмсан. За хэлнэ. Ийм юм одоо. Next time pick some sandwich. No. I'm not allowed sandwich. Sandwich is not allowed. Only this? But it's part of your salary or it's extra? No. I don't see it inside. No. Let's order some for... Let's go to that restaurant. And allow. Stay home? Not for... Mangel. Ямарсан самстай. Хөшөө сам юм. Бут. Но масло тавиад тийм үү. I baked this. And I cut them and I put the salt. I'm not having. Oh. What's that? Right? Yeah. I'm actually those partial. Max. Тэгээд төсөөлнө. Амттай мамаас нэг юу аах. Би бол кейсэг бүхэн. Кейсэг. Чизкейк. Бэлтгэдэг доосноо таахгүй. Час. Бэлтгэдэг тост байна. Тэгтээ доороо ямар нэгэн жимстэй. Юм.
Ногоон өнгөтэй юм байж байгаа. Хараа. Ногоон өнгөтэй. Тэгвэл юм байна. Тэгэхээр угаасаа гадаад энэ өнөөдөр намайг 3 цаг л ажилласан заяа. Ингээ бусад газар шиг ингээд бүтэн өдөр чинь бүр доотлон 6 мууган цаг ажиллаж бүр юу ч өгөхгүй заяа. Юу ингээд юм өгч болох тэгээд байтугай ингээд баг тэнцэнээс идэх юмтай газар л идэх юм зөөхгүй. Эсвэл бүр ингээд уух юм өмж өгдөг. Өөртөө заавал мэдээж жоох маач маяг. Тэгсэн дээр бүр тасалхаа хаус нүдээс шидлэхгүй за. Энэ бол миний өдний үстэл хийжсэн хамгийн бэст шилдэг. Ажлын гадна цагийн ажил хийж очиж байгаа хүмүүстэй үстэл ингэж ханддаг. Би ингээд үндсэн ажилтан болно юм гээгүй шүү дээ. Зүгээр цагийн ажил. Оюутны ажил гэж байдаг шиг. Аваас бэлтэн хийж байгаа хүмүүс. Тэгээ оюутан хүмүүс тийм дандаа миний job гэж яддаг байхгүй юу? Тэс хастаа 40 цаг ажилладаг. 7-аас 10 цаг хошим. Тэгээд 500 хэдий яваа. Одоо сая өсөд хэд болсон гэдэг байна. Намаа оюутан хаа 520 евро л байдаг байсан. Одоо 550 болсон мах гэж үзсэн. Тэла тийм. Би байна тэний юм шиг. Энэ газар бүр 10 сард анх ингээд хашчаад танад хүн ах уу гэж асуугаад хүлээд тэгээд азуу хүний нөөц нь хол байгаад ингээд наашаа ингээд бичиг амьтуудаа явуулаад гэсэн чи би тэр үедээ за хайцсахгүй тэгэхээр давхар хийгээд асаалах байхгүй гэсэн. Тэгсэн ясаа одоо гозон болон Монгол яв юм аа гэж тэгсэн ялчгүй. Угаасаа миний одоо хийдэг гол ажил маань бүтэн цагийн ажил биш болохоор алчгүй давхар ингээд мөнгө хэрэгтэй болоод тэгээд гээд өөр ажил хайж агаад тэгээд нь яаж юм болохгүй эсвэл таалагдахгүй байж байгаа. Тэгээд нэрээ юм байсан шүү дээ. Энэ газар руугаа бичиг амьтдаа явуулъя гэж азуу хариуцсан дээр имэйл бичиг амьтдаа явуулсан чинь нөгөө нь миний имэйл хангасан гэж хангаа. Ямарсан бүх юм бүтсэн. Одоо 1 сарын 1-ээс ажилдаа явсан. Тэг өнөөдөр ажиллаж байгацсан дээр хүмүүс намайг найсаг. Тэгээд намайг ч нөө айгу мундаг ажилтсан байна гэж. Юм ихтэй хаасаагүй ингээд ажилд очихгоо. Монгол хүмүүс бол амар Монгол юм гэсэн. Монголчууд амар ажилдаг дандаа хэл хамсаатай. Манай нөгөө нэг сайн айгу эдэг ихтэй хүмүүс. Бидэн тэгээд гой Монголд очиж гоё наа. Монголоо санджина. Бүлээ санджина. Хамаатан санджина. Найз нөхдөд санджина. Хөтөө санджина. Тэгээд агаад маха санджина. Өлмөө санджина. Хөөе. Бэбэтсэн бас нэг ажлын газар намайг энэ 7-ны хагасан тэгээд 3 дахь болохоор ингээд маркет плац гэдэг юу хотын төв хавцаанаа хотын захиргааны хатны нэг дандаа юм топ талбай байхгүй тэнцээ ингээд хүмүүс ингээд дандаа орооны босоо Европын хэдэн орныхаа ингээд
хоол зууш хүсний ногоо, жимс ногоо тэгээ юу гэдгийг тийм заадаг үзэсгэлэн байдаг аахгүй. Тэгээ тэн дээр нэг бэлтгэл заадаг газар намайг. Тэгээ ажил орно гэсэн хан би очиод асуугаад. Тэгээд 7 хоног ганц удаа ажиллах гэсэн үг юм. Тэгээд тэрэнд бүсгүүлсэн чинь намайг ирээ гэдэг. Тэсний хэдэн цаг гэлээ? 6 цаг. Тэндээс асуул. Мэдээж жоох юм яалахгүй бүр 0 цаг тэнцдэг юм шиг замгацаа. Тэгчихсэн. Тэндээ очиж юм болж. Хэвээ Пешка биш бас нэг хувцсны брендийн газар очоод Pull & Bear очлоо. Бас ингээд Flowbag туршилтын нэг хоног хэдэн цаг ажиллаа бас тэгэхэд би зөв хэдэн цаг ажилласан ингээ хэвээ би тэнд ажилласан бол доогоош 8 цаг ажилласан. Тэнд би зөв хэдэн цаг ажиллахдаа үнэхээр ингээд өөрөө ингээд мэдээж чи хоолны газар учраас өөр ингээд уух юм авчирчаад тэгэхээр бүр 0 жоох цаа байхгүй цаа. Тэгээд бүр амар ажилтдаг хүмүүс нь зүгээр ингээд нэг хувцаастай гэж шидчихдэг. Тэгэл өмсч үтцийн нэгэл амар болох чинь тэгэл тэр өмсч үтсэн хүмүүсийн хувц болох юм бүр амар лаатай. Бүгднийг дахиж ингээд шүлгүүрт нь үлддэг. Тэгээ нөгөө ихээ тавьсан уснууд ингээд баг хэдэн минутын дараа бүгд аим шиг болчихно. Тэгэл бүгдийг ингээд амар их тавьдаг бол аим шигтэй их ажилтайсан. Нөгөө ингээд хувцсан дүүстэй шопинг хийх дүүстэй ингээд юм нэмэгтэй банд тавьчихсан гэсэн тэр үнхээр баг хувц гэдэг зүйлийг үзэн ятгаас хасан заяа. Юм имхлэнийг үзэн ятгаас хасан. Шинэ айлын баг бүгд ойтон махта 10 жилдээ ойтон махта гэсэн би юу ойтны ажил хийж авах хөө тэгээд манай хичнээн болохоор ч юм хийжсэн гээд намайг систем нэг ажил хийсэн хүмүүс үгүй босоо гатаад тэгээд юм үзчих нэмдэл үзчихтэй. Нүдүгээ амттай maybe хайл гэсэн нүдүгээ Монгол тахтана ажил хийхгүй лээс яах гэж үглээдсэн. Нүдүгээ манайс наваад хийгээд ажил хүн чиний насанд байхдаа би юм гэсэн тань дуугүй юм юу дээр хайсан бол Facebook байсан. Тийм вебсайтэд үүссэн шүү дээ. Өнөг үзэг юм энэ ч лөө. Тэрүүгээр ажиллаад би тэр маас өглөө 7 цагт илүү нэг газар очиод байлга цэвэрлдэг заяа. Ингээд засвар хийгээд ингээд ашиглах нь очиод тийм байлга цэвэрлэгээ би үхсэн өстой гэдэг чадахгүй юм байх юм шиг гэл очиод цэвэрлсэн чинь бүр аимшиг шал малын өлгөө тэгээд шилэн хаалга малах цонхын зүлгээ гэсэн нөгөө нэг компанийн захирлын бүр хараач мараад өглөө загнаад алтайхан хийж тань халтайлаа тэндээсэн бүх хүмүүсийг бүр нас хамаагүй бүгдийн цаг юмждаг. Тэгээд өшөөний 10 хүртэл аимшигын гачин хол тэгээд хаана гэсэн баян зүрхийн 10 дугаар сайд зэмгүй нэг шинэ газар шинэ 10 хүртэл тэгээд би дахиж очиомда. Амжилттай.